Америкийн нэгдсэн улсын хувьд бол айгүй өвөрмөц. Яг гэвэл энэ хоол тэжээлийн зөвлөмж хэмжээг одоо манайхаар бол хөдөө аж ахуйн яам USDA гэдэг United States Department of Agriculture хөдөө аж ахуйн яам нь эрүүл мэндийн салбартаа хамтраад гаргадаг байхгүй. Гэтэл Монголд бол яадаг эрүүл мэндийн яам гаргадаг үстэй. Хөдөө аж ахуйн яам гаргадаг юм олцгүй байх. Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар эрүүл мэндийн яам тэрийг чинь гаргадаг байхгүй. Тэгэхээр хөдөө аж ахуйн яам нь болохоор одоо тариаланчид те одоо хөдөө аж ахуйн салбарын хүмүүсийн үйл ажиллагааг дэмжих бодлого явуулна шүү дээ ер нь бол те. Тэгээ шүүмжлэгдсэн. Яагаад шүүмжлэгдсэн бэ гэхэлэр энэ хөдөө аж ахуйн одоо тэр хамааралтай те фермерүүд ч юм уу одоо тэд нар чинь бүтээгдэхүүнээ зах зээл нийлүүлнэ шүү дээ. Тэдний үйл ажиллагааг дэмжих зорилготой байна. Шинжлэх ухааны үндэслэл бага байна гэж шүүмжлэгсэн байхгүй. Тэг яг саяны чиний хэлсэн шиг одоогийн бас шүүмжлэл дээр жишээлбэл юу дагуулж байгаа гэхэлэр энэ хитрхи нөгөө нэг жишээлбэл сүү үйлдвэрлэгчтэй мах үйлдвэрлэгчдийн бодлогыг барьсан байна гэсэн шүүмжлэл гарч байгаа байхгүй. Хөдөө аж ахуйн талаар их дэмжсэн байна гэдэг. Тийм.